Өнөөдөр би 3-аас хичээлтэй. Тэгээд орой тараад манай найзын төрсөн өдөр найзтайгаа уулзах бах. Тэгээ одоо ямар ч хийсэн бэлдчихин жоохон яарч одоо нэг өнгөрсөн би 2 өнгөрөө гарах хэвээр. Хувцас ямар ч байсан өмсөд одоо нүур амаа бодох чинь. Манай хатагч байхгүй болохоор ингэ шатнуудаа хатагч болгож ашигладаг. Тэгээ юм уугацсан жоохон царимтаа харагдчих магадгүй. Тэгээ одоо ямар ч хийсэн нүур амаа бодчаад бэлэн болчоод болцъё. Би хичээлээ тарцсан. Одоо найзтай бэлэг авах гээд явж байна. Тийм микти байхаар ч ууг нь ингээд бикэрэ бичээд явмаар байгаа хгүй юу? Баанч ингээд газ ингээд биччихий гэхээр микэ залгаал юм тэр жоохон. Надад яг одоохондоо жоохон төвхтэй санагдаад байна. Яг би дастлаа жоохон ингээд яг юм тухтай бичлэг хийхээрээ миктэйгээ хийгээд хальт мэлт иймэрхүү яриа оруулахаараа зүгээр биччихтэй юм гэж бодож байна. Тэгэхгүй бол жоохон гээ яарч марж байгаа иймэрхүү үед чи бас жоохон төвхтэй юм. Тэгээ би одоо ямар ч байсан яг юу ахаад мэдхгүй ямар ч байсан мотик юм ороод би нэг өвгөн цүнх харсгийн тэр маань байна уугүй юу? Тэр байвал цүнхээ аваад байхгүй бол эндээсээ л нэг юм үзчихтэй юм гэж бодож байна. Энэ өстө бүх нэг өөртөө авчихсан юм. Мөнгө нэг гоё. Энэ надад таалагдаад байна. Ингээ бэлэг авах чинь өөртөө юм аа. Энэ өстө өөртөө. Яг хөөрхөн саарлаг. Тэгээ би гараад ирлээ. Яг харсан чи яг бэлгэлчмээр гоё юм алхаа. Тэгээ саяны өөртөө саяны нөгөө харсан малгаагаа л авчлаа. Тэгээд найзаас асуусан чи угаасаа эндээс авах юм байхгүй гинэ. Одоо тэгээ шууд найз руугаа очичоод бэлхийг авъя дөө. Манай найз угаасаа өөрөө амар шопинг хийдэг болохоор нөө дутуу юм байхгүй бэлэг өгөхөд айгүй хэцүү хөө. Тэгээд нэгэнд өгж байгаа юм чинь өөрт нь таалагдсан өөрөөхөө нь сонирхож байгаа юм ин очиж нэг гэсэн. Ярьж байгаад болъё гэж одоо гараа явж байна. Явсаа хэлгүй. Одоо нэг 10 минут алхаад очиж байгаа. Тэгээд замаараа цэцэг аваад. сар гарсан байхад гадаа бороо орсон. Хай. Өнөөдөр миний хичээлт хийжтэй шалгалттай. Тэгээд өнөөдөр хамгийн сүүлийн хичээлийн шалгалт аваад дуусч байгаа. Тэг өглөө бас гэр орноо цэвэрлжээд кофе уух гэсэн сүү дууссан. Тэг гарахаас жоохон залхуурээд кофе захиалаад хамт сэндвич захиалаад тэр маань түрүү ирчлээ. Одоо тэгээд цайгаа уух чинь. Тэгтээ 6-аас шалгалттай болохоор цаг бол нэг юм байна. Одоо 12 болох чинь үү. Тэг ямар ч байсан цайгаа уучаад угаалга хийчээд
шалгалтандаа бэлдэж агаад тэгээд 5 гээд гарцгаана. Тэгээд ямарч байсан цаг авцгаая. Би эднээс тэгээ анхудаа авцгаа энэ хүн сопс ирсэн байна. Тэгээд энэ сэндвич авсан беконтой. Тэгээд ванилатай. Ийм газраас авсан. Одоо бараг 4 болох чинь. Тэгэхээр ерөн гарахаас өмнө жоох юм идэхгүй бол хичээлээд харж ирэхээр яг нэлээ ороот чинь. Тэнийг оройн их мэдмэрг байгаа болохоор одоо юм хийгээд идчихье. Тэгээ би гой мэдмэр байгаа болохоор юм хорой гомон. Тэгээд хорой гомон дээр юм шарсан кимчи хийгээд гэхдээ юм кимчигээ дахиж бүр гоё шараад тэгээд дээр нэг ширхүүн төвхтэй ингээд идчихье гэж бодож байна. Тэгээд ямар ч үсэн хэлцгээе. Эхлээд өндгөө шараад авчи. Араас нь тэгээд гоё монгой чанж аваад тэгээд кимчигээ шараад гоё өндгөө хийгээд болоо. Кимчигээ эхлээд жоохон жижигсгээд саунд хийж харж зүгээр би ингээд уутан дотлно хэлчилж тийм дөө. Хурганд хийх болохоор би тэгт ер нь их том кимчийн дурггүй дээ. Сайхан жижиглээд. Энэ жил аягүй сонирн би шинэ жилээр нэг амар дурдж моглол байтгүй байсан чи энэ жил жоохон тогтлоод дуумаа сонсохоор жоохон ингээд байгаа. Тэгээд гэр мэрэж хэмгэлгээд гэрэл мэрэл явсан. Гэхдээ энийг орой ирчээд гоё орой асааж харуулъя. Одоо өдөр болохоор нэх гоё харагдахгүй байна. Би нэр өвсөд хариулсан. Кимчи маань ингээд баруун болж энэ жоо монгой чанаад гомгой болон гутал нь кимчи руугаа хийж удахад тэгээд энэ гомг хамтлагчнаас хийгээд кимчитэй болохоор гэхдээ би бүгдийг нь хийхгүй гэж бодож байна. Тийя. Болчихлоо тоо. Тэгээд дээр нь жоохон өөр цацаад. Уг нь ойсонгээ хийчвэл бүр гоё болох байсан. Гэхдээ би сая хийсэнгүй. За ингээд өндөгнийхөө шарыг дутуу болгоцсон байгаа. Тэгээ нутаг кимчи биш юм кимчитэй халаад идчихье. Кимчитэй болохоор яалч халуунаа жоох их байна. Гэхдээ дангой мэдснээс бол хамаагүй гоё юм. Ингэж яагаад гол нь өндөгний шараа ингээд түүхийгээр нь байлгахчаар энэ дуу амар ороод байна. Ингэж авч байгаад өндөгний шарын түүхий болохоор өндөгний шараасаа авч дээр нь ингэж яагаад тэгэхээр бүр гоё. За одоо хоол идчихээд хоол харч гэжтэй гомон идчихээд тэгээд нүрэ бодож уран гарах тишээ ханддаг дөө. Одоо 4 болж байна. Би 5 гээд гарна.
Яа би нүрэ будаад хувцсанраа өмсчлөө. Тэгээд гарахад бэлэн гарах цаг маань угаасаа болчихсон болохоор одоо өндөр шууд гарцгаая. Одоо уг нь 6 болох гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь гадаа ийм амар харахгүй болцсон. Айлвж байна. Тэгээ одоо манай хичээл ордог байр жоохон дээш явхал хамгийн захих нь байрахгүй юу. Тэгээ жоохон өгсөж ордог, жоохон өгссөн ч барах юмсгаад байдаг шүү дээ. Тэгээ энэ харахгүй жоохон онцгой байгаа. Энэ ороод шалгалт маань бол нэг удахгүй хаа. Цаг хүрхгүй хичээл гараад ирэх болохоор яс шалгалтаа хүчий даа. За би тараад гэрийнхаа энд ирсэн. Тэгээ сая жоохон даарад халуун цай аваад тэгингээ нэг кек авчаад одоо гэлүүгээ орж явна. Гадаа орой морид амар сэрхэн байдаг болчихжээ. Гэхдээ яг хөө Монголын ч одоохондоо арай гүйцэхэргүй л байгаа л та. Гэхдээ яг амар хүтэрчүүл нөгөө жиндүү болохоор яг шууд ингээд хамаг би зараагаад ингээд шууд ингээд нөгөө голд хөтөө орно гэдэг шиг юм болчихдаг байхгүй. Монголчин болохоор гээ шууд тас хүтэн штэ. Энд болохоор арай өөр хүтэн гэтэл бас ер нь нэлээ. Би яжаад өөр амар бэрэг болохоор надад бол хүтэн л гэдэг. Нийлээ хүтэн санагддаг. Гэртээ орцгоо. Камер дээр амар цагаан харагдаад тах явууг нь шар гэрэлнэ тахгүй юу. Тэрийг гэрэл тавьсан чинь жоохон дутуу юм шиг харагдаад тахаар нэм хөрхөө өвлөөгүй авч тавьсан. Ингээл манай гэрийн энэ жилийн чимэглэл. Тэгээ одоо ямар ч исэн кек идэж цайгаа унгаа жоохон зурагт үзэж байгаад тэгэл ер нь нүрээ цэвэрлээд усанд ороод амбарандаа маргааш ажилтай. Хай. Би ажлаа тарчаад одоо нөгөө тамирын тоглолтыг үзэх гээд явах чинь. Тэгээд очиод уулзцгаая. Ингээд нэг тамирын тоглолт дууссан байж юм. Тэгээд өнөөдөр рамен идвэр санагдаад нөгөө гэрийн дэдэг рамены газар ороод ирсэн байна. Би Микки мартчих. Өглөөний мэд. Мэдрэм босчоод хөвтөж нэг босоод одоо нэг кофе уух гэдэг. Тэгэж ингээд миксер дээр төгрүүлж байгаа дээрээс нь сүйгээд уучдаг. Дээрээсээ сүү хэд бала. Өнөөдөр бол надад төлөвлөгөө ерөөс алга. Зүр сахан амрал гэсэн төлөвлөгөө байна. Яг нэг хийх юм нь орон жилийн даваануудаа угаах нэг ажил байгаа. Бусдаар бол яг хийх ёстой юм бол байхгүй, төлөвлөсөн ажил байхгүй. Болохоор
Одоо кофе гоож байж байгаа цайгаа уучаад тэг өдөршин тийшээ гарч оржлын 5 минутаа угаая гэж бодож байна. Тэ амар сонь назарлын өдөр байна. Би уг нь сая 8 сард одоо бараг 10 болох ч юм. Нилээ удаан хэрэгтэй. Тэг сүултээ бүр цаарай мэд. Одоо шөнийн 12 болж байна. Гэтэ би саяхан гэртээ орж ирээд хичээнд очиж өнөөдөр Крисмасын өдөр. Тэгээд ажлаа тарж хичээндээ очиж баярлж агаад түрүүн гэртээ орж ирлээ. Тэгээд найзаалгаас бэлэг аваад хамт задлж үзэх гээд бичлэгээ эхлүүлчихлээ. Бэлэг маань болохоор юм бэ. Тэгээд юмсан хараа задлах гэж одоо бүрээсээ онгойлгоогүй байгаа. Одоо хамт задлая. За. Юу юм чи өөрөө явуулах гэдэг. За одоо яах юм бэ? Чи өөрөө хөдлөөд шүү дээ. Тэгээд би угаасаа нөгөө камераар тусдан бичлэг хийхээр тэрийг хуулж аваад тэгэхэд эдитлэн гэхээр би одоо ингэ завгүй байгаа дээрээ бичгээр бүр хотлоох гэж бодоод байсан хгүй юу. Тэгээд юу нэг тэнд ингээд тавьж маваад бичлэг хийх гэхээр жоохон хэцүү байгаад байсан. Тэгсэн чи ашгүй юм болчихлоо. Энд тэгээд ямар ч хэсэн би одоо уцтайгаа холбоотой тэгээд дахиад үзье. Оо. Болчихлоо. Oh my god. Дахиад болохоо болчихлоо. Оо. Болцоо. Йоо, за. Йоо, за ямар ч тач болгочлоо. Гэхдээ дараагийн удаа шууд асаагаал болгоно гэж бол өөрийгөө бодохгүй байна. Ямар ч хэсэн тэгээд энтэйгээ ноцолж идэл нэг ойлгох байхаа. Гиш бодчихин. Тэгээ одоо л оройтсан байгаа болохоор би ямар ч хэсэн нүрээ цэвэрлээд эртгээ амарлаа. Ой. Oh, no. Йой. Ингэж мэгхээр 3 секунд болоод болоод лээ бас. Тэгээ одоо ямар ч хийсэн. Ингээ үүдээс гэрэл мэрэл тусчаар бас их тавгүй юм бэ. За. Тэгээ одоо ямар ч хийсэн. Нүр амаа цэвэрлчихэд унтлаа нэлээр олчлоо. Тэгээд энийгээ гоё маргааш туршиж үзээд гоё гэртээ иш тийшээ явж бичлэг хийж тэр манай авааны алчуур ямар царимнууд харагддаг. Иш тийшээ явж гэртээ гоё энийгээ дагуулад бичлэг хийж үзснэ. Тэр бүр хүчээр сая гарч ирлээ. Өнөөдөр миний амралтын өдөр тэг өглөө жоохон унтчихагаад бас гэр орноо цэвэрлчихэд тэг би нүг карта алга болох цаахгүй юу. Тэрөөсөө тэрийг авахгүй л яваад гисэн. Нөө хоёр карттай болохоор нөгөө карта хэрэглэж яваад. Тэгээд тэрийг барыг дахиж шинээр авахгүй бараг 2 сар болчихоо яач. Тэгээ өнөөдөр нэг гарч карта авъя гэж бодоод тэгээ гэртээ ингээ амраад байхад ерөөсөө ингээ бүр нэг чухал ажил биш бол ерөөсөө гарагддаггүй маа.
Тэгээ өмнөх амгалан өдрүүдээр бас яг ихсээр байгаа ш. Ерөөсөө авагдаагүй. Тэгээд өнөөдөр сая бүр бараг хүчээр шахуу босчиж гарч ирлээ. Тэгээ гарч ирсэн чинь гадаа айгүй гоё юм. Энэ үеэс эхлээд нэмийг салцсан билээ. Би тэрийг мэдгүй баахан бичлэг хийцэн. Тэгээд ямар ч байсан банкн дээрээ барах цаг хүлээж агаад кашта аваад тэгээ ойрхон зах байдаг болохоор нэмсэн хүнсний жоох юм аваад тэгээд гэрт ирсэн. Тэгээ уг нь ингээд 7 хоногор нь бичлэг ингээд хийгээд явахыг хүссэн ч гэсэн зарим 7 хоногт нөх онцгой болохгүй. Тэгээ зарим 7 хоногт нь юм болсон ч гэсэн нөгөөдхөө ивлүүлэх зав байхгүй болохоор бүгдээрээ ингээд овоороод тэгээ ингээд сараар болоод идэх шүү. Тэгээ гол нь ингээд сараар энийг сарын ингээд влог болчоор амар их өдөр хоногуд ингээд өсрөгдээд идэв болохоор жоохон замбраагүй юм шиг болчдөг. Тэгээд тэрийг маань ойлгоорой л гэсэн утгатай юм яриад ах шиг байна. Би сая бичлэгийг янзалж агаад өнөөдрийнхөө бичлэгнүүдийг хийх гэсэн чинь бүгдээрээ дуугүй бичигдсэн байна. Тэгээ би тэрийг мэдгүй гэрт орж очиод бас бахан бичлэг хийцэн. Тэгээд өнөөдөр ямар ч байсан ингээ 12 сарынхаа влогийн бичлэгийг дуусгахыг хийж исэн. Энэ үртэл ямар ч байсан 12 сарын маань влог дуусчихъя. Тэгээд уг нь би чинь түрүү жилийн 1 сарын 2-нд анхны бичлэг хийжсэн байхгүй юу. Тэгээ бараг жил болох ч байгаа гэсэн одоо болтол ингээд старатай жоохон эмгцэгцтэй болж чадахгүй л байна жоохон. За өвөө байгаад байгаа болохоор ялцчгүй ажил хичээлийн хажуугаар хийж байгаа болохоор жоохон тэгээд байна. Гэхдээ яг хөө надаа ингээд бичлэг хийх нь таалагдж байгаа. Дараа нь тэр бичлэгүүдийг үзэхээр яг тухайн үеийн дурсамж сэргээд гоё байдаг юм бэлээ. Тэгээд ямар ч байсан энэ жилийн маань сүүлийн бичлэг энэ хүрээ дуусчихъя. Тэгээд хамт байсанд баярлалаа. Бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзъя. Bye.